Сайн байцгаана хүүхдүүдээ Монгол хэлний хичээл хэлэхэд бэлэн боллоо. Багш нь Монгол орны зүүн хязгаар болох Дорнтой аймгаас та бүхэндээ мэдчилж байна. Хэлхийн өмнө бүгдээрээ хичээлийн эхлэлээ бэлтгэцгээе. Бидэнд өнөөдрийн хичээлээр Монгол хэлний 2 дугаар ангийн сурах хүчиг, Монгол хэлний дэвтэр, үзэг, мөн өнгийн харандаа хэрэгтэй болох нь. Хичээлийн эхлэлээ бэлтээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ зургийг ажиглая. Юуны зураг вэ хүүхдүүдээ? Мэдээж манай улсын газрын зураг байна, тийм үү? За тэгвэл манай улс хойд хэсгээрээ ямар улстай хэлэлдэг вэ? Оросын холбооны улс. Харин урд хэсгээрээ бүгд найрамдах Хятад ард улстай хэлэлдэг. Үзэсгэлэнт байгалийн талаар мэдэх бяцхан ажил хийцгээе. Сая Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн талаар бичлэгийг үзлээ. Тэгвэл бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв орноос нэрийг ялгах, зөв бичих. Дэвтэртээ сэдвээ тавиарай хүүхдүүдээ. Тэгвэл бүгдээрээ багштайгаа хамтран Монгол орныхоо хамгийн нэрлэлцгээе. Монгол улсын хамгийн өндөр зүг Баян Улгийн аймгийн Алтай таван богдын хүйтэн уурал. Дэвтэртээ тэмдэглээд аймаг, улс, орон, газар нутгийн нэрийг хэрхэн яаж авчирчгааг бас анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Монгол улсын хамгийн их хэмжээтэй гүн нуур, хувьсгал нуур, Монгол улсын хамгийн их байгалийн баялаг Ашигт Малтгалтай аймаг, Өмнө Говь аймаг, хамгийн өргөн удам Менингийн тал Дорнтой аймагт байдаг байна. Хамгийн анхны дүүжингүүр Дархан хотод байдаг. 2019 оны хамгийн их малтай аймгаар Хинтээ аймгийн Өмнө Дэлхийр сумд тоологдсон. Хамгийн их хүн амтай дүүрэг Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэг байдаг байна. За дэвтэртээ тэмдэглэж авсан уу хүүхдүүдээ? За
Багш нь асуулт асууя. Оноос нь гэж чухам юу хэлдэг вүлээ? Бид бүгд өмнөх хангуудаа үзчихсэн тийм үү? Оноос нь гэж ямар нэрийг хэлэх вүлээ? Ямарваа нэгэн зүйлд оноож өгсөн жинхэнэ нэрийг оноос нэр гэдэг тийм үү? Дараах ус нэгтийг багштайгаа хамтран нөхье. Бидэнд дүүрэг, аймаг, газар, хот, нуур далай, сум, улс гэсэн ус нэгтийг өгсөн байна. Тэгэхээр бүгдээрээ дүүргийн нэрийг ардна, аймгийн нэрийг ардна, газрын нэрийг ардна, хотын нэрийг ардна, нуур далайн нэрийг ардна, сумын нэрийг ардна, улсын нэрийг ардна бичгэнэ. Ингэж бичгтээ хүүхдүүдээ оноос нэрийг хэрхэн яаж бичдэг вүлээ? Сайн санаж бичнэ шүү. Сайн бодоорой хүүхдүүдээ. За, багш нь энэ хүс нэгтгийг нөхсөн байна. Бүгдээрээ ажиглаарай. Дүүрэг гэсэн дээр сонгон хайхан гэж бичсэн байна. Аймаг гэсэн дээр өмнө говь, баян үлгий, дорнод хинтий. Газар гэсэн дээр Мэнэнгийн тал. Хот гэсэн дээр Улаанбаатар, Дархан. Нуур далай гэсэн дээр Хөвсгөл, сум гэсэн дээр Өмнө дэлгэр, улс гэсэн дээр Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс гэж бичсэн байна. Тэгвэл багш нь улсын нэрийг бичгтээ яаж бичсэн байна? Мөн аймаг, хот, газар, нуур далайн нэрийг бичгтээ яаж бичсэн байна? Сайн хараарай хүүхдүүдээ. Сайн байна. Оноос нэрийг томоор бичдэг учраас багш нь өөр өнгөөр тодруулан дүүрэг, аймаг, газар, хот, нуур далай, сум, улсын нэрийг бүгдийг нь томоор бичсэн байна. Дэвтэртээ тэмдэглэж авах шүү хүүхдүүдээ. Дараах оноос нэрүүдийг ажиглая хүүхдүүдээ. Өмнө говь, Хөвсгөл, Өмнө дэлгэр, Говь алтай, Баян үлгий. Дараах аймгийн нэрүүд маань хэрхэн яаж бичигдсэн байгааг сайтар ажиглах ёстой шүү. За, улс аймаг, уул улс гол мөрний нэрийг том үсгээр эхлэн бичдэг учраас бүгдийг нь том үсгээр эхэлж бичсэн байна тийм үү хүүхдүүдээ. Харин Говь алтай, Баян үлгий аймагуудын нэрийг яаж бичсэн байна? Холбох зураас тавиад 2 дахь үгний эхний үсгийг томоор бичсэн байна. Говь холбох зураас тавьсан алтай гэх мэтчлэн тийм үү? Тэгвэл 2 үгнээс бүтсэн оноос нэрийн 2 дахь үг ихшгээр эхэлсэн байвал хооронд нь холбох зураас тавиад 3 дахь үгийн эхний үсгийг нь томоор бичдэг байна. Ажиглаарай хүүхдүүдээ. Хүс нэгтэнд газрын нэр болон улс орон аймгийн нэрийг бичсэн байна. Үүнд алдаатай үг байна уу хүүхдүүдээ? Бас давхар ажиглая шүү. За. Улс аймаг, уул улс гол мөрний нэрийг томоор бичнэ, тийм үү? Мөн улс орон дэлхийн нийтийн шинжтэй оноосон нэрний эхний үсгийг томоор бичдэг. Мөн оноосон нэр маань хэд хэдэн үгээс бүтсэн байвал үг тус бүрийн эхний үсгийг томоор бичнэ. Тэгвэл хүүхдүүдээ Мэнэнгийн тал гэдэг үгийг яагаад тал гэдгийн жижигээр бичсэн юм бол та нар юу гэж бодож байна? Мэдээж газрын нэр учраас томоор бичихгүй. Харин улс орны нэрийг бол бүгдийг нь томоор бичдэг байна, тийм үү? За, дараах ангиллын дагуу тохирох оноос нэрийг бичээрэй. Улс орон, хот дүүрэг, аймаг сум, газар нутаг, гол мөрөн. За, дэвтэртээ бичиж аваад бичиж шүү хүүхдүүдээ. Багш нь 2 минутын хугацаа өгье.
За бичсэн үү хүүхдүүдээ? За багш нь бичсэнийг та бүхэнд харуулъя. Хэрвээ бичиж авдаггүй сурагч байвал хараад дэвтэртээ бичиж аваарай. Улс орон дээр багш нь Монгол улс Оросын холбооны улс гэж бичсэн байна. Хот дүүрэг дээр Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг мөн Дархан хот гэж бичсэн. Аймаг сум дээр Хинтээ аймаг, Дадал сум. Газар нутаг дээр Мэнэнгийн тал, гол мөрөн дээр харин Хэрлэн гол гэж бичсэн. За энэ мэтчлэн бичих ёстой байжээ хүүхдүүдээ. Бичгтээ мэдээж оноос нэрийг томоор бичнэ гэдгийгээ сайтар санаж бичих хэрэгтэй шүү. Дараагийн даалгавар алдаатай бичсэн үгсийг засаж бичих нь. Оноос нэрийг хэрхэн яаж бичдгээ санан бичнэ шүү. За алдаатай өгөөд өгөгдсөн байна хүүхдүүдээ. Алдааг нь засъя. За эхний үг маань Дорнот аймаг. Энд ямар алдаа байна хүүхдүүдээ? Мэдээж Дорнот гэдэг үгийг дээ үсгийг томоор бичнэ. Яагаад вэ гэхээр Дорнот гэд оноож өгсөн тийм үү? Тэгэхээр Дорнот гэдэг үгийн дээ үсэг том болоод Дорнот аймаг гэж чүнэ. За дараагийн үг Баян уул сум гэсэн байна. Сум гэдэг үг нь мэдээж зөв байна. Баян уул гэдэг дээр ямар алдаа гарсан байна хүүхдүүдээ? Мэдээж холбох зургаас тавиад уул гэж чинь. Ингэхдээ Баян гэд холбох зургаас аваад уул гэд дахиж томоор бичнэ тийм үү? За говь алтай. Энэ дээр мөн адилхан холбох зургаасны артлыг А үсэг маань том болно. Хан уул дүүрэг. Энэ дээр мөн адилхан алдаа байна тийм үү хүүхдүүдээ? Уул гэдэг үгний эхний уусаг том болно. Дараагийн үг маань бүгд найрамдах Солонгос улс. Тэгвэл улсын нэрийг бичихдээ яадаг вүлээ хүүхдүүдээ? Бүх үгийн эхний үсгийг томоор бичнэ. За бүгдээр алдаагаа зассан баг тийм үү? Зөв хариултыг бүгдээрээ харцгаая. Дорнот аймаг, Баян уул сум, говь алтай аймаг, хан уул дүүрэг, бүгд найрамдах Солонгос улс. За алдааг засаж чадаагүй хүүхэд байвал тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ оноос нэрийн талаар мэдлэгээ улам дэлгэрүүлж ахиуллаа. Улс аймаг, уул улс, газар нутгийн нэрийг хэрхэн яаж бичгийг мэдэж авлаа. Харин одоо багш нь гэрийн даалгавар авъя. Анхааралтай байгаарай хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт дээр нацагт оржийн миний нутаг шүлгийг дэвтэртээ цэвэр сайхан бичээд оноос нэрийн доогуур зураарай. За багш нь дахиад нэг удаа хэлье хүүхдүүдээ. Дээр нацагт оржийн миний нутаг шүлгийг дэвтэртээ цэвэр сайхан бичээд оноос нэрийн доогуур зураарай. За хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.